Энэхүү бичлэгт би зөвхөн хувийнхаа үзэл бодол, мэдрэмж, дүгнэлтийг ярих болно. Би мэргэжлийн утга зохиол шүүмжлэгч биш гэдгийг сануулъя. Мөн та бүхнийг энэхүү номыг заавал уншиж, өөрсдийн дүгнэлтээ хийхийг уриалж байна. Сүүлийн үед кино шиг нэгэн клип хийгдээд маш олон хүмүүсийн ярианы сэдэв болж уйлуулахын уйлуулж, дуулуулахын дуулуулад байгаа. За энэ бол rapper дуучин Thunder-ийн Гигэн гэдэг дууны клип. За дуучин Thunder болохоор өөрөө энэ клипээ Лодонгийн төдөв гуайн оройгүй сүм гэдэг номыг уншаад төрсөн мэдрэмждэрээ, сэтгэлдэрээ үндэслээд зохиолоо бичижсэн гэдгээ ярьсан. За үүнээс нь болоод маш олон хүмүүс Лодонгийн төдвийн оройгүй сүм номыг авч уншаад одоо ингээ 2 дахь 7 хоногт бестселлер номын жагсаалтын нэгд нь орчихсон явж байгаа. За тэгээд тэр номыг хайж олж авж байгаа уншиж байгаа хүмүүсийн нэг нь бол яхаарахгүй би боллоо. Дууны клип бол үнэхээр хүмүүний сэтгэлийн хөх утсыг хөндөж чадсан бүтээл гэж ярьдаг шүү дээ. Тийм бүтээл байсан учраас яхаарахгүй тэр клипнээс авсан мэдрэмжээ өрөөлжлүүлээд илүү гүнзгийрүүлээд номоос нь авъя гэж нэгдүгээрт бодсон. Хоёрдугаарт нь бол клипэн дээр зарим нэг дөрүүд нь хүмүүсийн бас толгойг эргүүлсэн учир нь олдоогүй тийм дөрүүд бас байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хэдийн бас учрыг нь олъё гэж бодсон юм аа. За тэгээд энэ номыг бол би уншаад дуусгасан, янз бүрийн бодол мэдрэмж төрсөн. Өөрийнхөө үзэл бодлыг хуваалцаад өөртөө төрсэн мэдрэмжийг энэ бичлэгээрээ ярих гэж шийдлээ. Өөрийнхөө тэр дүгнэлт рүү орохоос өмнө номын үйл явдлыг маш товчхон ярьж өгье. За юун түрүүнд ном бол өмнөтгөл буюу одоо prologue гэж англиар яриад байдаг ийм бүлгээр эхэлдэг. Энэ бүлэгт ингэн усны говьд нэгэн навсархай хувцастай насны үдэн хивээчихсэн хараагүй хүн мод тулаад өөртөө ярьж байгаагаар үйл явдлыг хэлнэ. За энэ хүн өөртөө амандаа буфтансаар агаад нэг жижиг горхины дэргэд ирээд горхины уснаас нь уугаад горхины дэргэд элсэн дээр халуун элсэн дээр хөвтөөд хөхнөөс нь суугаачсан тийм хавтгай тэмээний хавтгайн сүг нь цуглуулж идж байгаа ийм үзэгдэл гардаг. За энэ хүнийг бол өөртөө ярианаас нь бид нар юу гэж ойлгож байгаа юм бэ гэхээр энэ хүнийг залуу зандан насанд нь хинт чиллгүй, идэх хоолгүй, өмсөх хувцсгүй энэ говьд цөлсөн байна гэдгийг ойлгоно. Ингээд номын үндсэн үйл явдал эхлээд энэ хүн яг яагаад энэ говь цөлд ингэж хараагүй ганц хүн цөлөгдөх болов гэдгийн учир нь тайлагдчих эхэлнэ. За номын гол дүр болохоор санж гэдэг гисэл байгаа. Гисэл гэдэг нь болохоор шашны зэрэг зиндаа юм байна. Хамгийн одоо дөнгөж сахил хүртсэн бага насны хүүхдийг ламиг гэх юм уу те убаш гэд банд гизэл гэлэн лаарам гэдэг юм зэрэг дэвтэй явдаг юм байна. Санж бол ядуу айлын ганц хүү доороо 2 дүүтэй буян залбирах гэдэг нэртэй хийдэд гизэл лам болцсон. Эцэг эх нь бол аль аль нь өнчин өрөөсөн хүмүүс байсан, ядуу гуйлахч хүмүүс байсан. За тэгээд буян залбирах гэдэг хийдээс гарч байгаа бэлэн шалсаа гэдэг зүйлсийг идэж хүүхэд насндаа ам гарч исэн хүмүүс учраас ганц хүүгээ лам болгох нь эргээд одоо энэ сүм хийдээс тэр авсан эзэн бэлэн шалцааныхаа одоо хариуг нь барьж гинэ гэдэг ийм үзэл бодолтой хүмүүс учраас ганц хүүгээ лам болгосон юм байна. Бэлэн шалсаа гэж яриад байгаа нь болохоор нөгөө ийм шар тос 10 гурлыг зуурч хийгээд будсан янз бүр ийм тахилын эдэг хэлж байгаа юм байна л да. За ингээд эцэг их нь бол 5 настай хүүгээ анх сахил хүртээгээд буян залбирах хийдэд суулгаад хүүн хичээнгүй сураад за 14 15 орчим нас хүрэхтэй бол энэ гисэл гэдэг цолыг авсан байгаа юм аа. За ингээд энэ буян залбирах хийдийн лам нар болохоор ерөнхийдөө өөрсдөө ирээдүйд өөрсдийнх нь орыг өвийг залгамжлах хүмүүсээ ингээд бас бэлдэж эхэлдэг. Тэгээд санж бол энэ лам нарын нүдэнд өртсөн толгой сайтай хичээнгүй учраас санжийг сонгоод төвд рүү яг шашны төвд илүү гүн гүнзгий ном үзүүлэхэд явуулахар болдог. За ингээд санж бол өөрийн багш чоймчиг гэлэн гэж хүн байгаа. Гисэл гэчээ дараагийн зиндаан гэлэн юм шиг байгаа. Чоймчиг гэлэнтэй. За үүн дээр нэмээд яг юм утай гүмбэм лахас зууруу явдаг юм маш их юм аянчдын цуваа тухайн үед бол Монголоос явдаг байсан. Энэ цувааны нэг хэсэг болоод за цуваан дотор ингээд 5 сургуулаар нэг гал болоод явдаг байсан. За санжийн галд болохоор хархүү отхон гэдэг эхнэр нөхөр хоёр явж байгаа. За хархүү отхон хоёрын хувьд болохоор хархүү Чинэлэг айлын хүүхэд отгонтой гэрлээд даанч ингээ үр хүүхэд заяахгүйсэн учраас лам багштаа үзүүлээд лам багш нь бол тэр хоёрыг утай гүмбэм лахас зөөрөө ингээд явж бурхан номд залбираа үрийн хотыг заяаггүй гэж хэлсэн учраас явж байгаа. За үүн дээр нэмээд үлзий гэдэг бас нэг юм настайфтар ах байгаа. За энэ үлзий бол бүр багаасаа янз бүрийн өвчин зовлонд ороогдсон хүн учраас аврал ирж энэ бурхны орн руу мөрөөл хийхээр явж байгаа. За энэ хэд дээр нэмэгдээд бүх магна гэдэг бас нэг юм идэр чирэг том биетэй булчин шүрмсэн зангирсан залуу
явж байгаа юм а. За энэ бүх магна бол нэг тийм их сүсэг бишрэлтэй биш одоо зүгээр газар үзэж яваа юм уу да гэж шахуу ойлгогдож байна. Энэ номны маань эхний одоо 100 гаруй нүүр бол нийтдээ 340 гаруй нүүртэй. Эхний 100 нүүр нь бол ерөөсөө энэ хідэн хүмүүсийн Монголоос гараад тэр Утай гүмбэм рүү цаашлаад лагас зууруу ингээ явж байгаа аян замын тэм тэмдэглэл шахуу зүйл гарч байгаа юм а. За Лодонгийн төдөвгаа гэр нь яг ингээ уншаад ахад бол яг буддын шашны талаар асар их мэдлэгтэй хүн юм шиг санагдсан. За эхний энэ 100 нүүрэнд бол аян замын тэмдэглэлээс гадна одоо бурхан шашны тухай айгүйх мэдээллүүд орж ирсэн. Жишээлбэл бурханы өмнө хідэн цогц зул өргөх ёстой вэ? Баруун талаас нь тэр цогц нь одоо юуг билэгддэг вэ гэдэг ч юм уу. За эсвэл лам нарын суудаг олбог нь тийм зузаантай байдаг. Энэ олбыг ингэж тэгж хийдэг. Ийм тийм болсон үед нь шинэ олбог өгдөг гих мэтчлэн одоо мэдээллийн чанартай зүйлүүд бол одоо нарийн дэлгэрэнгүй орж ирсэн. За дээрэс нь нэмээд бас л тэг ингээд энэ төдөөгаа өөрөө ингээд өмнө нь морио яг унаад Монголын нутгаас гараад тэр Утай гүмбэм рүү явж исэн болов гэмээр тэр аян замын уул усны харагдах байдал давж байгаа туулж байгаа гол мөрөн хинтээ хаана яаж саардгав гэх мэтчлэн тэр зүйлсийг бол нэлээд дэлгэрэнгүй бичсэн байсан. За тэгээд эхний ингээд 100 хуудас шахам тийм ингээд энэ 6 хүн маань нэг гал болоод явж байгаа юм л да. Зүгээр ерөөдөө тийм даваа таарлаа, ийм уул ус таарлаа гэх хөрхийн нөгөө эргэлчин мөргөлчин хүмүүсийн чинь анаад отоод байж идэг дээрэмчд хүртэл хаасайгүй байдаг нилээнч дээрэмжидтэй тааралт нь яаж игээл одоо амин гараал ингээ явж байгаа. Нэг өдөр ингээ доороо нилээн ширүүн урсгалтай маш ийм өргөн мөрний дээгүр ийм нарийнхан хавцлаар бүгдээрээ морьтойгоо явж исэн чинь манай одоо гэх юм уу тийм ээ манай 6-гийн нэг нь хархуу найтайлгаад тэрнээс нь болоод морин цочоод хархуу бол тэр хавцлаас морьтойгоо хамт унаад тэр их мөрний усанд ингээ шингээд алга болчихж байгаа юм. За энийг хараад мэдээж нөгөө отхон ихнэр нь бол хойноос нь орилж чарлаад уйлж майлаад бөө юм болно. За чоймчиг гэлэн бол ерөөдөө нэг энэ 6-гаа ахлаад удирдаад явж байгаа хүний хувьд санжийг энэ отгоныг одоо сундлаад яваа наа чин тэгэхгүй бол хойноос нь баг өөрөө явах нь байна гэж хэлээд ингээд энэ хүмүүс бол цаашаа явнаа. За ингэж явсаар хагаад Утай гүмбэмд лагас зууд очоод мөргөлчдийн орж гардаг одоо бүх л тэр сүмхий дээр нороод хийдэг бүх зан заншил үйлчлэгийг нь хийгээд мөргөн за бүр далай ламтай хүртэл уулзаж амжинаа. Энэ 6 хүн далай лам тодорхой хэмжээний нэг юм өргөл барьц өргөөд тэнгуү далай ламтай хамт суугаад цай ууж нөгөө будаа идэх тийм боломж олддог юм байна л да. Нэг балга цай ингээ аяганд нь хийж өгсөн гэж байгаа. За тэгээд далай лам цайгаа уугаад нөгөөдөл чин цайгаа уугаад тэгээ ингээ аяга бараа байжсэн чи аяганд нь будаа хийж өгсөн. Тэгээ будаанасаа нэг ганц халбаг ганц ингээд өмх амсуугүй юу за одоо ингээд далай ламтай уулзах цаг болцоо ингээд дуусцаа ингээд тэр эдийг сүмээс нь хөөгөөд гаргачихж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл далай ламыг юм нэлээд коммершил мөргөлчөдтэй уулзсан гэдэг зүйлийг нэг бизнес болгоцсон гэдэг өнцгөөс нь бас харуулдаг байгаа юм аа. Энэ хэд маань нэг амар сүртэй нэртэй алтан оройт датсан ч үлээ тийм ээ. Тим нэртэй датсанд мөрөгчөөд буцаад лагас зуруу нэг юм голоор завтай явж исэн чинь нөгөө одоо 5 хүн үлдсэн байгаа штэ. Энэ 5-ын нөгөө бие муутай ах гэдээсэн үлзий гэд ахвал замдаа нас барчин. За энэ үлдсэн дөрөв маань нийлээд үлзийгийн одоо ажил явдал оршуулгыг яа харахгүй энэ төвддөө хийхгүй бол өөр аргагүй болцсон ямар цогцыг нь аваад одоо Монгол руугаа буцалтаанд бишгээд за тэгэнгүүт энэ дээр яг үлзийг оршуулгын дээр нэг сонирхолтой санагдсан нь нутгийн төвдүүдэд мөнгө хөлсийн нөгөнгөт нөгөө төвдүүд чи үлзигийн цогцыг нь аваад нэг юм том хадан дээр тавиад биеийг нь хідэн хэсэг ингээ жижилж хуваагаад дээшээгээ ингээ шитгэхээр дээр нь ингээ тас шуу эргэлдчихийдэг. Тэр тас шуунууд бүгдээрээ тэр дээшээ сэтсэн биеийн хэсгүүдийг нь базаад гэх юм уу хошуунда зугаад ингээ авч яваад иддэг юм байна. За гэх мэтчлэн ер нь бол бас энэ төвдүүдийн ёс заншлыг төвдүүдийг ер нь их л юм зэрлэг хэрцгий байдлаар дүрсэлсэн байгаа юм. Ингээд лас зууд байхдаа отгоныг нөгөө бүх магна гэж залууд даатгаж өгөөд нутаг буцаар болно. Мөргөл хийх гээд ирсэн одоо нутаг буцаж байгаа монголчуудтайгаа тэр хоёрыг нийлүүлээд явнаа. Чоймчиг гэлэн санж хоёр үлдээд санжийг лагас зууд бол нэгэн одоо хийдэд шав оруулахаар болно. За шавыг одоо зүүрлэх юм бол зүгээр ингэж зүүрлж болно л доо. Ингээд нэгдүгээр ангид орохдоо санж аль хэдийнэ уншиж бичдэг, хүрдээ мэддэг шахуу орж байгаа. А гэхдээ санж өөрөө би бүхнийг эхнээс нь багаас нь дахиад суралцъя гэдэг тийм төгсөлтэй байсан учраас хэдийгээр уншиж бичиж хүрдээ мэддэг байсан ч гэсэндээ нэгдүгээр ангид орж байгаа тэ зүүрлж болно. Мэддэг ч гэсэндээ бүх зүйлээ шинээр эхлэн суръя л гэж шийдсэн гэсэн. Багш нь тэндээ нэг хашаа байшаа аваад тэрийг бол санжид өгнө. Эндээ чи эзэн суугаад
суралцаарай гэд хэлдэг. За ингэсний дараа нэлээд хэдэн сарын туршид Санж бол багштайгаа хамт маш олон юм шашны зан үйл, хурал цам гэд ёслолуудад ордог. Тэгээд хэдэн сарын дараа Чомчик гэлэн Санжид нэг юм болттой зүйл өгдөг. За энэ болттой зүйлийг задлж үзэх хэрэггүй. Хэрвээ хизээ нэгэн цагт ирээдүйд хэн нэгэн намайг ирэл сурал болоод ирэх юм бол энэ болттой зүйлийг өгөөрөө гэж шавьда захинаа. Тэгснээ багш нь удахгүй одоо нөгөө ертөнц рүү очноо. Би одоо Монгол руу буцахгүй гэх мэтчил нэг юм бүрэг бадаг зүйл яриад байдаг. Би ер нь бол удахгүй ертөнцийн мөнхсийг үзүүлнэ гэдэг. Ингээд нэг өдөр багш нь өнөөдөр багшийнх нь өөхөх өдрөө гэж Санжид хэлнэ. Санж мэдээж багшаа та ч одоо юу яриад байгаа юм бэ? Та намайг одоо ийм алс хол газар ингээд ганцаармгийн үлдээ өвхөж өрөөдөж болохгүй гэдэг уйлаа майлан болж байгаа юм. Гэвч одоо багш нь угаасаа ингэх зүйл болсон. Энийг угаасаа шийдсэн ингээд. За тэмүүдээ багш нь өнөө өрөө өвхнээ. Гэхдээ яг чамааг уул нь бол дагуулж явж болохгүй. Дагуулж явахыг хүсэхгүй байна. Гэхдээ яг хуу дагуулж авчиж байгаа байхгүй юу? За тэр оройн нь тэр хоёр нэг юм хашаанд ороод тэр хашаанд нь гэсэн чинь тийм аврах том цөгц байдаг. Чомчик гэлний шатаар гараад тэр цөгцийнх нь яг голд нь ороод зогсно. За тэгсний дараа бол нөгөө хідэн юм хүмүүс гарч ирээд бүр юм хүний биеийн өндөр шиг өргөнтэй хөвөн даваагаар багшиг ингээд ороогоод бүр ороож дууссаны дараа шар тос нөгөө том цөгц рүүгээ тэр ч одоо хідэн тогоо шар тос орно шүү дээ. Ингээд тийм хоолоогоор хайлуулсан шар тосыг урсгаад оруулж байгаа юм. Ингээд нэг лам ирээд нөгөө шар тосонд чинь гал хөргөхөд багш нь зулын гол болоод шатаж эхэлнэ. За ингээд гал яг асаж эхлэмэгц Санжиг бол өөр нэг лам ирээд одоо өмнөөс хойш чи энд байж болохгүй гэж хэлээд аваа явчихдаг. За буддын шашин болохоор юм зулын гол болж одоо амнасаа өгөх юм зан үйл бол байдаг гинэ. За нэг бол маш их нүгэлтэй хүн ингэж нас бардаг, эсвэл бүр маш их буянтай хүн ингэж үхдэг гэсэн байгаа юм. Тэгэхээр нөгөө Thundering клип дээр гарсан амьдараа шатааж байгаа тэр нэг үзэгдэл бол яг номын энэ хэсгээс санаа авсан болов гэж бодсон. Ингэсний дараа бол Санж ингэж багш минь өөрөө энийг хүссэндээ гэдэг бодлоор сэтгэлээ зогоогоод хичээл сургуульд орж эхэлж байгаа. За ийм зиндааны лам нар ямар ном үздэг, тэр нь ямар учиртай, ямар дэг журамтай гэл. За мөн л нэлээ их хэмжээний мэдээлэл гэх юм уу ном дотор явнаа. Ингээд нэлээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа Санж 10-аад лам нар нэг бүлэг болцсон, нэг анги болцсон гэж хэлж болно. Нэг багшийнхаа удирдлагын дор мацаг барих болдог. Мацгийн сүүлийн өдөр тгсэн Санжийн бие нь муудаад бүр ухаан алдаад унаад өгнө. За тэгэнгүүт нь эхлээд тэр мацгийг одоо удирдан зохион байгуулсан багш нь янз бүр ингээд ном уншиж байгаа байхгүй юу? Одоо бид нар чинь нөгөө засал ном хийлгэн гэл аюух ном уншуулдаг шүү дээ. Яг л тэрнтэй ижилхэн бүр ингээд нэг ямааг хүртэл золигт гаргаж байгаа юм. Одоо Санжийн амийг тэр ямааны амиар зөлж байгаа, сольж байгаа гэсэн утгатай зан үйл хийсэн ч гэсэндээ би нэгтээ эртэхгүй. За ингэсний дараа л нөгөө Мааранбад аваачж өгч байгаа. Нөгөө Мааранбан ч гэсэн уул нь бол янз бүрийн л одоо им тан уулгаал, ийм ч юм өвдсөн байх, тийм ч юм өвдсөн байх гэсэн боловч Санжийн бие нь нэрөөсөө огтхонч дээртэхгүй. За энэ Санж ч ингээд үхэх нь гэд нөгөө Мааранб чинь сүүлдээ өөрийнхөө нэр төрийг бодоод би одоо ингээд хол газар явахаар боллоо. Чамайг цаашдаа эмчилж чадахгүй. Тийм болохоор чи гэртээ хараа гэд ийлдгээр өөрөөсөө зайлуулчихж байгаа байхгүй юу? За тэгсэн яг нөгөө Санжийн ангийнхан болохоор тэнд нэг байдаг Монгол эмгэнийг олж ирж Санжийг харуулахар болдог. За тэр Монгол эмгэн нь болохоор бас өмнө нь хийдэд одоо эмгтэй гэлэнмаа гэх юм уу те болоод Шимнанц гэдэг тийм сахил хүртчихсэн. Шимнанц гэж яриад байт юм билээ. Тэр эмгэн бол Санжийг хараад шууд энэ ходоодны шарх болцсон байна гэд Санжид сайхан халуун бүлийн хоол идүүлээд унтуулж амруулаад гих мэтчлэн хөл дээр нь босгоод авнаа. За нөгөө жор мэдхгүй ламаас зовлон үтсэн чавганц дээрээ гэдгийг чи энд харуулсан байна. За ном бол нэг тийм амар олон дүр мөртэй, олон үйл явдалтай тийм ном бол биш. За туслах дөрүүдээс бол энд нэг чогсон, пагсан гэд хоёр төвд залуу байгаад байгаа юм. Гэхдээ энэ чогсон, пагсан гэж одоо өмнө нь яг сонсч ирсэн тийм надад санагдаад байгаа байхгүй юу? Би одоо буруу санаад байгаа юм бол манай ээж мэж имээ заримдаа загнахтаа ингээд чогсон багсан хоёр шиг гэд загнадаг байсан юм шиг санагдаад байгаа. Гэтэ сайн мэдэхгүй байна. За ямар ч гэсэн чогсон гэдэг нь болохоор Санжтай ер нь их ойр дотн найзалдаг, юм юмд нь тусалдаг төвд найзаагаад байгаа. А пагсан гэдэг нь болохоор Санжид ер нь их дургу зайгаа барьдаг нэг юм жоохон хялалцаж цэгэлцсэн тийм нэг хоёр дүр бол одоо бусад дүрээсээ арай илүү тод гарч байгаа юм аа. За ингээд өдөр хоногуд урсаж өнгөрөөлэн. За Санж бол сүүлдээ нөгөө мэддэг зүйлээ ахин дахин гэд сурхаас залхаад өөрөө хүслээрээ шалгалт чүүлгээ өгөөд
анги ахнаа. Шууд л одоо би 3 дугаар анги руу орё гэж сүултээ хүлээн зөвшөөрч өгнө гэсэн үг ахна шүү дээ. 3 жилийн дараа тэгсэн тэндээ байжсэн нөгөө отхонгийн хүүхэн дахиад хүрээд ирсэн байдаг байхгүй. За юу болсон гэсэн буцах замдаа нөгөө бүх магнаатай дотносоод нэг гэрт орсон гэж байгаа. Тэр ч угаасаа баг ойлгомжтой байсан л та. Тэгэх байх гэж би угаасаа бодож байсан. За тэгсэн дахиад хүүхдтэй болж чадахгүй байгаад байсан. Дахиад лам багш дээр үзүүлсэн чинь дахиад лавс зуурж мөрөг гэж хэлсэн байгаа. Гэтэл замдаа дээрэмчидтэй тааралдаад бүх магнааг нь дээрэмчид бариад үлдсэн гинэ. За ингээд санаж өөрийнхөө одоо бас тэрнийг танил монголчууд төвдүүдээр ингэж асууж чал. За боо юм болж байгаад ер нь бол бүх магнад юу болсныг олж мэддэг байхгүй юу? Бүх магнаа болохоор дээрэмчдэд баригдаад тэгсэн дээрэмчд нь өөрөө тэр төвдийн одоо цагдаа нарт гэх юм уу те зэргийн хүмүүст баригдаад тэгэнгүүтээ тэр дээрэмчдийг барьсан бүх хүмүүсийг ерөөсөө цэрэгт явуул гэсэн байсан чинь нөгөө дээрэмчд нь болохоор би оронд нь ийм яг цэрэгт явахд тохирсон хүн өгөө намайг сул тавьчих гэж өөрийгөө бүх магнаагаар солиод бүх магнааг төвдийн цэрэгт явуулахаар болцсон байгаа юм. За санж яаж яагаад бүх магнаатай уулзсан чинь бүх магнаа харин намайг цэрэгт явуулах гэж ашиг байна. Би цэрэгт явах байгаа юм шиг дүр үзүүлж агаад ороож буцаад уулын сайр болно гэж санжид хэлж байгаа. За санж бол нөгөө отгоныг тэр хавийн дахиад нөгөө мөргөл хийхтэн тусалж мусалж агаад отгоныг буцаагаад нутаг руу явуулчихж байгаа. Бүх магнад юу болсныг нь бол мэдэхгүй. За он цаг урсан өнгөрнө. Санж үе ингээ бурхны ном шашны талаар эргэлздэг. Төвд гэдэг энэ нутаг уул нь бол бурхан шашны төв хэрнээ заримдаа их л зэрлэг балмад харгас хэрцгий тамшигч байх юм да гэх мэтчлэн бодлууд бол төрнө. За гэхдээ судар номдоо шамдан суралцаар байгаа санжийг эдгэж эмчилсэн нөгөө эмэгнэн санжтай хамт амьдардаг болоод санжийн тогоог нь барьдаг болсон гэх юм уу. Ингээ олон жил болсон учраас эмгэн ч гэсэн насны ирэхээр дороотоод үхэхээс өмнө асуудаг. Танаа багш чомчиг гэлэн чин надад нэг юм үлдээгээгүй юу гэж асуусан чинь санж нөгөө багш нэг юм болттой үлдээсэн гэдгийг санаад тэр юмыг нөгөө эмгэн дөгөн эмгэн болтыг нь задлаад үзсэн жоод бүхэл алт байсан байгаа юм. Тэгсэн тэр эмгэн нөгөө алтыг за энэ алтны талыг нь аниг гомбоо гэд хийдэд өргөл барьц болгож өгөөрөө гэж санжид захидаг. Аниг гомбоо гэдэг нь болохоор эмэгний нөгөө залуудаа шимнэнцэн сахил хүртээ сууж исэн тэр хийдэн юм байна. За үлдсэн талыг нь болохоор чи үргэлжлүүлж өөртөө хадгалаад дахиад өөр хүн багшийг чинь ирж сурж ирвэл тэр хүнд өгөөрөө гэж эмгэн захиад нас барнаа. Дахиад он цагууд урсан өнгөрөөд энэ удаад бол санж одоо 30 гарсан нас биенд хангалттай хүрсэн ийм залуу болсон байгаа. Ингээд санж бол лаарамп болох тийм шалгалт өгнө. Лаарам болохын тулд тэр нөгөө хийдийнхаа одоо бүх том лам нартай ном хаялцах хэрэгтэй гэдэг юм байна. Тэгээд санж бол одоо өөрийнхөө мэдлэг боловсрлоороо ч тэр за заримдаа л жоохон юм уран арга мэх ашиглаад ч тэр номоо бол маш сайн хаялцаад лаарамбийнхаа зэргийг авдаг. За ингээд бөөн баяр болоод энэ нутагт олон жил суусан юм чинь гэр орон руугаа их нутаг руугаа буцсан ижи авдаа очиё. Төрлөх хийддээ очиж завлан суяа гэж шийддэг. Тэгсэн нөгөө пагсан гэд санжид жоохон таагүй хандаад байдаг төвд одоо ангийнх нь анд нь хүмүүтэй ирээд санжид хэлдэг. За чи ер нь бол их болгоомжтой байгаарай. Одоо чи Монгол явнаа гэд хин нэгэнд хэлэх юм бол дуулах юм бол ер нь энд байгаа лам нар чамайг энэ хүн Монгол явахаар болчихжээ гэд сэжиглэх юм бол чиний амь насанд аюул учирнаа. Яагаад тэгэхээр төвдүүд бол бас хэтэрхий их юм ном эрдмийг нь сурцсан хүнээ буцаагаад нутаг орн руу явуулах дургуй байдаг. Одоо энэ бүх сайн сайхан зүйлийг нь сурч авчаад эндээ л үлдээхийг хүсдэг. Тэрнээс биш тэр сайн сайхан зүйлийг нь сурсан тэр агуу мэдлэгтэйг их нутагтаа очихт нь бол ерөөсөө дургуй байдаг. Тийм болохоор чи маш их болгоомжтой бай гэж санжид анхааруулдаг. За санж бол энэ анхааруулгыг нэлээд нухацтай хүлээж авна. За тэгээ байжсэн нөгөө чогсон гэд санжтай нэлээд дотн найзлаг залуу ирээд за чи яах чинь да одоо хийдэд яах уу ийх үү гэж асуусан чинь санж би бол одоо Монгол нутаг руугаа буцъя гэж бодсон чинь чогсон тийм үү гэж хэлээд явдаг. За ингээд санжид хар хор төрөөд санж бол өөрийнхөө орон дээр унтаа болчихсон. Монгол явахынхаа одоо яг өмнөх шөнө нь өөрийнхөө орон дээр шуудатай гурил тавьсан. Тэгээ өөр болохоор ширээний доор ороод нуугдсан байсан чинь бүр нөгөө олон жил дотн байсан чогсон найз нэгээ гартаа сэлэн барьсан хідэн хүн дагуулж ирээд хүнжлийнхэн гаднаас нь сэлмээрээ зоочоод яваад өгж байгаа байхгүй юу. Тэгсэн яг энэ төвдүүд их муу санаатай хүмүүс л байдаг юм байна л та. Монголоос ч юм уу одоо гадаад улсаас сүм хийдд нь хүн шавилж суухаар болохоор одоо нэг юм бади гэж бид нар ярьдагтэй найз,
томилж өгдөг. Тэр найз нь бол тэр хүнтэй ойр дотн салахгүй найзлаад цаагаараа одоо тэр хүнээс мэдээлэл цуглуулж идэг. Тэр хүний одоо тагнж яадаг ийм л зүйл байсан юм байна. Аз болж пагсан Санжид анхааруулж хэлснээр Санж аюулаас зугтаж чадж байгаа. Мөн Лахасцууд олон жил амьдарсан Үлзийт гээд настай Монгол ахтай хамт нийлээд Монгол руугаа зугтаж байгаа юм аа. За ингэхдээ бол Санж нөгөө эмэгтэй лам те Шимнанцын хувц өмсөд эмэгтэй хүний дүрээр явж байгаа. Үлзийт гэдэг хүн бол бас нэлээд амьдрал үзсэн ур ухаан арга мэх сайтай хүн байдаг. За ингэж явж байгаад нөгөө аниг гомбоо гэдэг нөгөө эмэгний захиж үлдээсэн сүм дээр ирнэ. Сүм рүү өргөл барьж өгөхөд Шимнанцын хувцастай эмэгтэй хүний дүрд орсон Санж яваад орчиж байгаа. Үлзийт бол эрэгтэй учраас тийшээгээ бараг ойртохч ирэхгүй. За гадаа нь хүлээгээ сууж яадаг. Тэгсэн хийдийн Шимнанц нар бол Санжийг эрэгтэй хүн гэж мэдээд алтыг нь бол авцсан. За алхаас наагур зодож нүдээд нөгөө Үлзийтийг чин хүртэл гадаа байхад нь толгой дундуур нь модоор цохиод тэрнээс болоод Үлзийт хөөрхий нас барнаа. За Санж бол нөгөө Шимнанц нарт бараг бариулж идүүлэхийн даваан дээр хідэн дээрэмчин тонуулчин ирж нөгөө Шимнанц нарыг айлгадаг. За энэ бол бүх магнаа тэргүүтэй хүмүүс байдаг. Бүх магнаа бол хэлсэн үгэндээ хүрчгсэн. Цэргээс оргоод уулын одоо дээрэмчин тонуулчин болцсон. Төв технэр авцаан гэж ярьдаг. Буцаад нутаг орн руугаа буцахгүй отхон хүүхэнтэй бол нийлэхгүй гэж хэлж байгаа юм. За ингэсээр ямар ч байсан Санж нутагтаа ирээд буян залбирах хийдтэй ирээд хийдийнхээ хам лам нь болно. Эргээд ирсэн чинь эцэг нь бол бүр нас нилээ явчихсан. Их нь бол хөөрхий өөд болчихсон байдаг. За энэ дээр бас нэг үйл явдлын хөөрхөр хэмжижиг нюансууд гарч байгаа. Жишээлбэл эцэг нь сүмд одоо өргөл барьц өргөөд хүүгээрээ буюу хийдийнхаа хам ламаараа ээжих нараас буйны майн мэгзэн уншуулдаг. Хүүн буюу Санж дотроо боддог. Яагаад эцэг минь надад ингэж залбирч мөргөж ингэж байна вэ? Эцэг минь өргөл барьц өргөөгөө байсан ч гэсэндээ би ихийнхээ одоо хойдохыг сайхан л хийх байсан, сайн л хийх байсан гэдэг ч юм уу. Тэгэнгүүт аав нь болохоор би ингээд Санж гэдэг хүнээс майн мэгзэн уншаад өг гэж гуйж байгаа юм бишээ. Би буян залбирах хийдийн хам ламаас эдийг гуйж байгаа юм аа гэд. Надад нэг уншихад нэг юм эцэг хүүгийн нөгөө ариун нандин холбоо гэдэг зүйл нь ингээд тасарчж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Санж бол аавынхаа хувьд одоо хүүн биш харин хийдийн хам лам гэдэг л тийм байр суурьтай болцсон юм шиг санагдсан. За ингээд Санж бол ээжийнхээ хойноос нэлээд гашуудж байгаа. Ээжийнхээ дурсгалд зориулаад бүрч яг одоо ил тодор хайрт ээж тэрнийхээ гигэн дурсгал зориулв гэдэг бичгтээ биш ч гэсэндээ нэг юм нутагтаа бол шин сүм бариулахаар шийднэ. За энэ санаагаа хэлсэн чинь нутгийнхын ч тэр ламнарч тэр ер нь маш идэвхтэй дэмжээд өргөл барьц их өргөөд за Санж бол төвдөд ахтаас яг энэ уран барилга одоо архитектурын ухаанд суралцсан учраас нэлээд нарийн хийцтэй маш гоёмсог тийм сүмийн зургийг нь гарганаа. Санж нэг өдөр завлан суудаг хийдээс нь нэлээд зайтай байдаг аавынх руугаа морьтой явж исэн чинь юу юуг л тэнгэр харанхуулаад хүчтэй бороо ороод эхэлж байгаа. Ойрхон байсан нэг юм ядуухан айлд орсон чинь нөгөө отхон хүүхэн чинь байж таардаг. Нилээнч тийм таарахын амьдралтай. Ямар ч байсан Санжийг танин, Санж жотгоныг танин. За отхон бол Санжаас тухайн үед бас тийм ч олон ихч байсан биш. Миний бодлоор нэг 7-8 ихч байсан юм уу та. Санж одоо 30 гарч яваа, отхон нэг 40 төхөж яваал байсан юм шиг байгаа юм. За тэгээ бороо л нилээн ширүү орж ийн гэл отхон бол Санжийг хонуулчих санаатай. Санж ч гэсэндээ удаа уулзаагүй хүнтэйгээ уулзсан учраас гэдэг ч юм уу хончж байгаа юм аа. Ер нь бол тэрнээс хойшоогоо Санж нууцаар үе одоо отгоны дэрж хонож өнжиж явдаг болноо. За ингэж явж эхэлснээсээ хойш Санж бол бас ингэж шар шувталж хар хүний амьдралаар амьдрахынсан отгоныг ихнэрээ болгоод ингэж сайхан амьдрахынсан гэдэг бас нэгэн нууцхан хүсэл бол Санжид төрж эхэлнэ. Шин сүмийн ажил бол нилээд явж байгаа. Аав нь одоо шин сүмийн бас нэг баган чөлөө нэг юмыг хийх мод хэрэгтэйгээд хэсэг нөхдийн хамтаар бол сайн модны эрэлт одоо хол нутаг руу явна. Явхаас өмнө бол хүүдээ хилдэг. Нутгийн олон дунд нэг юм яриа одоо ховж гарсан байлээ. Чамааг л одоо нэг хүүхний хар эргэлдээд ингээ ярьсан байлээ. Миний хүү болгоомжтойгоорой гэх ухааны зүйл хэлээд яваад өгч байгаа юм. Тэгсэн отхон өөрөө бүр морь унаад Санж дээр хүрээд ирнэ. Санж жоохон санаа зовоод одоо нөгөө хил амны бай болсон хүн маань өөрөө хүрээд ирэхээр яах юм бол доо гэж бодож исэн чинь отхон бол хоёулаа тусдаа уулзъя би танаас одоо им тан залуулж авах гэсэн юм а гэдэг нэрийн дор гэрт нь ороод тэг отхон хэлдэг. Би хөл хүнд болсон. Өмнө нь 2 ч хүнтэй гэр бүл болоо 4 хүүхэдтэй болж чадаагүй. Тэд нар бол жинхэнэ эр хүн биш үжээ. Чи жинхэнэ эр хүн байжээ гэж хэлээд ямар ч гэсэн 4 хүүхэдтэй би бол өөрийнхоороо сайн сайхан тэгээд төрүүлнэ гэж хэлээд яваад өгдөг. Гэтэл Санжид бас нэг муу мэдээ ирнэ. Тэр нь болохоор аав нь нөгөө модонд явж агаад мод хөрөөдөөд унж яваа модонд даруулаад нас барсан гэдэг мэдээ ирдэг. Ер нь энэ номон дээрх үхлүүд айгүй гинтийн юм шиг надад санагдсан. Ямар ч нэг тийм
нөгөө гай гамшиг аюул болох ч байгаа юм шиг шинж тэмдэг байхгүй байжснаа гинэт ингээ нас барчдаг. Гэхдээ угаасаа л хүний амьдрал бас тиймэрхүүл байдаг штэ тий. Тэгсэн энэ баяртай болон гонигтай мэдээ давтсан үед нэг нь залуу хүү, за санжаас ч залуу шав хүү чоймчиг гэлэнг асууж сургалж ирдэг. За энэ хүү бол тэгсэн нөгөө чоймчиг гэлэнгийн төрсөн хүү нь байж таардаг. Тэгэхээр чоймчиг гэлэн бол залуудаа бас л нөгөө сахил санваараа умартаж явж исэн хүн юм байна л да. За энэ хүүд бол санж нөгөө боолттой алтныхаа үлдсэн талыг нь өгнө. За хийдийн ламнар бас санжийн нөгөө нэг хүүхнийд очиж хоноод байгаа гэдэг хов живийг нь мэдээж олд сонсно. Тэр дундаа хийдийн яг юм том ламнарын нэг нь бол санжид нилээд дургу. За яагаад дургүй юм бэ гэсэн залуу байхдаа бас санжийн ээжийг нь өдөж хоргоож явсан, эвгүй байдалд өөрөө орсон тийм өөрс санаж явдаг юм байна л да. Тэгээ хийдийн том ламнар бүгдээрээ санжийг дуудаад за чи одоо шар шувталж хар хүний амьдралаар амьдрах юм уу гэсэн чинь санж шууд л тэгье гэж хэлдэг. Санж хөөрхий гинэ. Одоо ингээл ерөөсөө лам байхаа болий. Ер нь хорвоогийн одоо амьдралын утга учир гэдэг чи юу юм тийм ээ? Отгонтойгоо сайхан айлгэр болоод амьдрыг их мэдчлэн сайхан зүйлүүд бодно. Сэтгэл санаа ч гэсэндээ өөдрөг сайхан байна. За гэтэл хийдийн ламнар бол тийм биш. Шар шувтал нэхлэр зүгээр л нэг хүнийг одоо сахил сануурыг буцааж аваад эрх чөлөөтөө тавиад гэж явуулчдаг зүйл биш байгаа байхгүй юу? За ламнар хоорондоо ярилцаад тэр отгон гэдэг байгаа хүүхнийг нь ч гэсэндээ жоох айлгийгээд отгоныг гэрээс нь дуудуулна. Санжийг одоо шар шувтлах гэж байна. Яаралтай хүрээдэр гэж дуудуулаад замд нь нөгөө юм аимшиг нөгөө бурхны юм цам мам харихтай өмсдөг багтай хоёр хүнийг явуулаад мориноос нь ямар ч гэсэн унгаа тэр хүүхдийг нь зулбуул гэж ер нь бол хэлдэг. Санжийн шар шувтлах өдөр болсон чинь ламнар одоо санжийг огтхонч мэдээгүй гимгүү байхад нь нүдрүү нэг юм шар тоос шиг зүйл үлээгээд цацчдаг. Тэрнээс болоод санж ингээд нүдээ нээж чадхаа болно. Нүд нь бүр ингээд нулимс гоожоод хорсоод огтхонч нээж чадахгүй. За гэтэл санжийг морин дээр ингээд хүлээ суулгаад хідэн хүн ингээд дагуулад цөлж байгаа юм. Хаашаа явж байгаагаа мэдэхгүй. За ингээд замдаа санжтэй нүдээж нээж чадахгүй хүлээстэй морин дээр хаашаа явж байгаач мэдэхгүй хідэн хүн давхиад явж исэн чинь хажууд нь нөгөө чоймчиг гэлэнгийн хүүн морьтойгоо зэрэгсэж ирээд отхон сая өгнөө шөнө үүрээр морьтойгоо хийд рүү яаралтай ирж явж исэн чинь морин үргээд отхон мориноосоо унаад хүүхдийн хамт амь насаа алдчихэ гэдэг мэдээг бол дуулганаа. Санж ер нь бол яг шар шувталнаа гэдгийн ард нь юу байсан бэ гэдгийг одоо л жинхэнэ утгаар нь ойлгож байгаа. Санж отхон болон төрөөгөө хүүхд хоёрын хойноос харамсаж гашуудаад хувь тавилантайгаа эвлэрээд цөлөгдөн. Ээжийнхэн дурсгал зориулж бариулсан сүм нь бол одоохондоо нэг оройг нь яг барьж дуусгаагүй байгаа. Тэр оройг бол маш нарийн зурж төлөвлөсөн. Нөгөө ламнар яаж тэр зургийг нь хараад яг санж яаж төлөвлөсөн бэ гэдгийг нь юусоо гаргаж ирж чадахгүй 2-3 удаа тэр одоо сүмийн оройг нь гүйцээх гэж оролцсон боловч тэр даруйдаа ингээд нурж унаад байсан гинэ. За тэнгууд ламнар аргалаад хоёр бичээж хүн дуудаад за санж дээр очиод ирээ тэр говьд байгаа гэд тэр хоёрт байшлыг зааж өгөөд санжийн ярьсан бүхнийг нь тэмдэглээд ир гэд явуулдаг. Нөгөө хоёр нь санжийг олоод очино. Нутгийн хүнээс санж үг сонсмоор л байгаа шүү дээ. За нөгөө сүмээ дуусгасан уу гэд нөгөө хоёр бичиж нөө дуусгасан. Орой нь ямар болж гисэн. Оройг нь тим юмар хийсэн байлээ гэхлээр нь санж тэгвэл тэрийг нь тэгжүү, энийг нь ингэжүү, тэр одоо багныг нь ингэж тэрүүнгээр нь гаргаж үү гэх мэтчлэн лавлж асуудаг. За тэгэнгүүт нөгөө хоёр бичээч нь бишиж авч агаад нэгнийх нь биер нь чахрах дуунаар санж бүх өнөө учрыг нь ойлгоод та муу хоёр ингэдэг байсан бивэ гэд нөгөө хоёр бичээчийг хөөх гээд босоод өнхөрж унж байгаагаар ном дууснаа. За тэгэхээр эхлээд Сандрын Глипийн тухай яриа. Яг энэ номыг уншаад төрсөн сэтгэгдлээрээ хийсэн. Тэрнээс биш яг номын үйл явдлын хураанг бол биш юм бэлээ. Нөгөө Наван гэдэг байгаа тий. Сандр өөрөө болохоор энэ санж юм байна гэж би ойлгосон. Санжаас санаа авсан дүр. Хайр сэтгэлтэй бүсгүй нь бол мэдээж отгоноос санаа авсан дүр юм байна. За үйл явдлын хувьд бол яг мэдээж хайр дурлал нь төвд явж ирээд биш, төвд явхаас өмнө үүсэж байгаа штэ тий. За нэг сохор хуурч яваад байгаа. Тэр хуурчийн клипэн дээрх үйлдэл нь бол бас маш олон хүнийг гайхшруулсан. Тэр хуурчийг бол би яг Наваны дүү шиг байгаад байсан учраас тэр нөгөө чаймчиг гэлэнгийн хүү юм болов. Тэр дүрээс санаа авсан болов гэж ойлгосон. За Thunder амьдараа шатаалгадаг нь Наван амьдараа шатаалгадаг нь болохоор мэдээж чаймчиг гэлэнгийн нөгөө зулын гол болсон тэр үйл явдлаас санаа авсан байна. За ном дээр бол яг 39 оны тэр хилмигдүүлэлт хядлага бол гараагүй те зэргүүд ирж лам нарыг буудаж байгаа зүйл бол байхгүй. Тэр хэсэг нь бол надад илүү нөгөө ер нь бол бас нэлээд хэсэг талаараа нөгөө ногоонууд нь лам зохиолтой илүү төстөө санагдсан. За одоо номын талаар сэтгэлээ ярив. За нэгдүгээрт нь бол бүр яг л тийм нөгөө яруу сайхан монгол хэлээр бичигдсэн
бичсэн ном байсан. Яг номыг уншиж явах үед за тэгэл номын дараа ч гэсэндээ өөрөө ирэхгүй одоо найзуудтайгаа чаталж байхдаа хүртэл тэр нэг нэрийн дэндэн гоё үгийг нь хавчуулж ярмаар санагдаад байсан. Хавчуулж бичмээр санагдаад байсан. За хоёрдугаарт нь бол түрүүн анх яг хэлжсэн зохиолч бол буддын шашны талаар нэлээд мэдлэгтэй нь бол харагдчихсэн. Өссөн үсээгүй буддын шашин бол бидний одоо олон жилийн туршид шүтэж ирсэн шашин. Өдөр тутмын амьдрал гүн шингэсэн байгаа. Бид нар өөрсдөө мэддэг ч мэддэггүй ч те шүтлэгтэй байсан ч шүтлэггүй байсан ч цагаан сараар засал номоо хийлгэх мөрөө гаргахаас эхлээл үс засуулах сайн муу өдөр гэдгийг хүртэл бид нар хардаг штэ тий. Тэгэхээр яг нөгөө бурхны шашныхаа талаар илүү хэм мэдээлэлтэй болж байгаа юм л да. Нөгөө түрүүн хэлсэн шүү дээ. Бурхны хөрөг зураг байдаг ч юм уу эсвэл нөгөө мотрийн байрлал, байршил тий. За бүр наандаж нөгөө мани бадмихум гэж бидний хэлдэг энэ майны 6 үсгчин ямар утгатай юм бэ гэдгийг хүртэл тайлбарлаж өгсөн. Одоо шинээр сурах зүйл бол маш их байсан. 3 дугаарт нь хориотой хайр гэж яриад байдаг тийм нэг Ромео Жюльетта шиг аль талаас нь болохгүй ийм хайр дурлалын тухай гарч сэтгэлийн утсыг хөндөж байгаа. За 4 дугаарт нь надад таалагдсан зүйл нь болохоор санж бүр багаасаа тэр лагас зууд очоод үе ерөнхийдөө яг шашны зан үйл, лам нарын байгаа байдал, төвд орны тэр байгаа байдлын бүх зүйлийг хараад гайхдаг, эргэлздэг, заримд нь дургуутдаг. Анхнаасаа нэг юм ер нь ингэж амьдрах нь зөв юм уу гэж өөрөөсөө ингэж байнга асуугаастай байсан. Бүр ингэж 100% автаагүй байсан. За тэгээ сүүлд нь нөгөө шар шувтлаад утгантойгоо нийлээ сайхан амьдрий гэдэг шийдвэр бол зөвхөн тэр үед ингэж гинэт хайр дурлал учраад сохрол тэгсэн шийдвэр биш. Бүр анхнаасаа л энэ хүний дотор баг зэрэг эргэлзээ байжээ гэдэг тийм нэг дүрийн хөгжүүлэлт гэх юм уу да зүйл байсан нь бол надад амар таалагдсан. За надад таалагдаагүй зүйлс бас байгаа. Тэгээд агуу төдөвгөн зохиолыг таалдаггүй чи одоо хинбэ гэж зарим хүмүүс хэлж магадгүй. Тэр хүмүүс андчлахыг тийм ээ би хинч биш. Тийм болохоор та энэ бичлэгийг яг одоо үзгээ болоорой гэж хэлмээр байна. Энэ номын тухай сошиал медиагаар нэгт маш том шүүмж яваад байдаг те. Одоо манай улсын хэдэн 100 жилийн туршид шүтээд ирсэн тэр шашныг, тэр соёлыг муухайгаар харуулах гэсэн Монгол ард явсгал намын захиалгатай үзэл сурталын тэм шин чанартай ном гэдэг ийм шүүмж бол явдаг. Яг нэг талаараа бол бас үнэхээр ч тийм байсан. Тэрнтэй бол яаргагүй санал нийлсэн. Одоо жишээ нь лам нар тэг ингээд сахил санваар хүртчээд эмэгтэй хүнтэй учир уруулдаг санж, чоймчиг гэлэн нөгөө буян залбирах хийдийн том лам гих мэтчлэн нэг биш нэлээд хідэн ламаар энийг харуулсан. Төвдүүд буюу одоо бурхан шашны төв гэдэг газрын хүмүүс ямар харгас гэрцгий тийм муу санаатай юм бэ гэдгийг хүртэл бас харуулсан тийм. Жишээ нь энэ дээр надад нэг зүйл айгүй сонь санагдсан. Төвдүүд болохоор нөгөө юм ойлон толгойтой хүн харчаад өө ямар гоё толгойтой юм бэ гэж бүр дагаж явж маваад бараг тэр хүнийг алхаас буцахгүй байдгийн байна л та. Яагаад тэгэхээр ойлон тийм толгойтой хүний гавлын ясаар нөгөө дамар хийх юм бол аюу гой дуурдаг гинэ. Тэнгүүд энэ шашин бол тийм инэрэнгүү зөөлөн зүйл огтхонч биш гэдгийг харуулдаг байгаа байхгүй. За хүн золигт гаргах, зулын гол болгох, сохлоо цөлөх гэх мэтчлэн аимшигтай зан үйлийг бас нэлээдгүй харуулсан. Санжийг өвдөхөд багшинч тус олоогүй, маарамч тус олоогүй. Одоо энгийн ардын ухаан л аварлаа гэдэг ч юм уу нэг юм. Бас юм шашныг сөрөг зүйлүүдийг нь тодруулж, томруулж харуулсан юм шиг санагдсан. Нөгөө талаасаа гэхдээ зохиолч бол яа харахгүй буддын шашны талаар бол мэдээлэл өгсөн. Тухайн одоо түүхэн цаг үеийн нөхцөл байдалтай энэ номонд тодорхой хэмжээний тийм үзэл сурталыг шингээгээгүй бол магадгүй тухайн үед энэ ном чи хэвлэгдэхгүй байсан байх. Тэгэхээр төдөвгөн хувьд надад болохоор юм хоёр үзүүртэй хутгах шиг одоо зохиол бичсэн шиг санагдаж байгаа байхгүй юу? Нэг талаасаа үзэл сурталын юмнууд байгаа. Лам нарыг шашныг муухай харагдуулж байгаа. А нөгөө талаасаа гэхдээ шашны талаар магадгүй тухайн үед олдохооргүй байсан ч юм уу тийм хэмжээний мэдээллийг бас намаараа дамжуулж өгсөн болов гэж би зүгээр таамагласан. Зүгээр тэгж бодсон шүү. Миний хувийн бодол. За тэгээд надад байсан хамгийн том гомдол бол яг үнэндээ айгүй нуршуу байсан. Уучлаарай. Түрүүн ярьсан номын нэг гол үйл явдлыг нь товчлоо ярих гэсэн. Тэр хэсэг нь болохоор ерөнхийдөө номын яг 20% нь байсан. Тэр 20% нь ер нь сүүлийн 20% байсан гэж баг хэлж болно. Эхний 100 нүүртэл гэхэд санжийн ар гэрийн талаар баг цаг гараад за тэнгүүтээ санж чоймчиг гэлэн хідэн хүмүүсийн гал болоод утай гүмбэм рүү явж байгаа аяллаа тэмдэглэл шиг зүйл гарсан. Яваал лсэн ийм тийм уул ус харагдаал лсэн ингэж тэгж давсан гэдэг ч юм уу те. Энд чинь ингээд намайг ингээд нэг юм болоход нэг үйл явдал болоход бэлдээлээ штэ те. Тэр үйл явдал нь хизээ гарах юм болоо гэд хүлээж агаад бүр яг төвчээр алддгийн зааг дээр хархуу мориноосоо унаж даймнасаа алдчих байгаа байхгүй юу. Тэгэл цаашаа нөгөөд чи яваал лахас зуугийн сүм хийдийм байсан утай гүмбэмийн сүм хийдийм байсан гэл дахиад 50 нүур юм description явсан. Яг мэдээж ингээд хуудас болгон дээр ямар нэгэн адал явдал ч юм уу
өрнөх албагүй л дээ. Би ч гэсэн тийм зүйл хүлээгээгүй. Гэхдээ ингээд энэ бурхан шашны талаар, энэ улс орны талаар, байгалийн талаар маш их мэдээлэл өгсөн нь ямар нэгэн зүйл болох гээд байна да гэд уншигчаа бэлдэж байгаа мэдрэмжийг аягүй өгсөн. Тэгэнгүүтээ яг тэр сүулт нь ингээ болоод өнгөрсөн тэр сүүлийн 20% нь болоод өнгөрсөн үйл явдал нь тэр их бэлдүүлсэн миний би одоо сэтгэл санаагаа нэг зүйл бэлдсэн байгаа шүү дээ. Одоо л нэг юм болох гээд байна гэд тэр зүйлд маань арай хүрээгүй юм шиг санагдсан. Би яг ойлгуулж чадчихэв нүггүй юу? Сайн мэдгүй. Нэг юм жоохон чүчүүд юм дутуугийн мэдрэмжтэй өнгөрцөн. Энэ ном бол тэг үнэхээр магадгүй агуу зохиол байх. Гэхдээ уншигчаасаа бол бас нэлээд хэмжээний юм төвчээр шаардсан ном байсан. Та бүхэн яг энэ номыг уншиж исэн бол уншиж байгаа бол ирээд уншиж байгаа бол уншсныхаа дараа бас танд ямар санагдсан бэ? Энэ тал дээр надтай санал нийлэхгүй юу гэдгээ комент сэтгэл хэсгээр бичээд үлдээгээрэй гэж хүсэж байна. За тэгээ эцэст нь хэлэхэд энэ ном нэг дууны клипээс болоод олон хүмүүсийн анхаарлын төвд өртөөд бестселлер болж байгаа нь бол миний хувьд бүрнхээр маш их баяртай юм гоё одоо явдал байла. Надад төрдөг мэдрэмж нь болохоор ном юм Монгол өдөр тутмын ярианы сэдв биш байдаг шүү дээ. Ямар нэгэн телевизийн ярилцлаганд, сонины ярилцлаганд, подкастад өрөвдөж оролцож байгаа олонний танил хүмүүс, инфлюенсер хүмүүс барагтаал бол номын тухай ярьдаггүй. За бүр яг номын тухай подкастт орж ижил номын тухай ярина гэхээс зүгээр өөр энгийн өдөр тутмын подкастт орчоод таны дуртай ном юу вэ? Та ямар ном бусад санал болгох вэ гэдэг асуултууд огт гардаггүй. Миний хувьд болохоор ингээд ууг нь бол яг ийм олонний танил нөлөөтэй хүмүүстэй инфлюенсер хүмүүс, олон дагагчтай хүмүүс номын талаар их ярих нь, чөлөөтэй нээлттэй ярих нь эргээд номыг одоо унших хүмүүсийн тоог олшруулах юм болов уу гэж боддог байхгүй юу? Одоо баруун тэгэл тэгэхэд дуучин Dua Lipa гэхэд өөрийн гэсэн номын клубтэй, Reese Witherspoon номын клубтэй, Oprah-гийн номын клуб гэдэг бүр маш том клуб байдаг те. Дээр нь нэмээд бидний мэддэг одоо Kendall Jenner, Bella Hadid гэдэг ч юм уу модельүүд наран шарлагын газар хөвтж та бүгдээрээ л янз бүрийн ном барьчихсан байдаг тийм зургууд яваад байдаг. BTS гэхэд гişүүд нь ийм тийм ном уншдаг гэдгээ аягүйх нээлттэй ярьдаг. Дээрээс нь нэмээд BTS-ийн би яг ер нь бол нэлээд сонсдог байхгүй юу. Тэгэнгүүт яг ийм айгүй гүн гүнзгий утгатай яг эд ингээд зүгээр л нэг хамтлаг байснаа илүү юм лаг топ төвшний хамтлаг болох тэр хувирах явцдаа хийсэн клипүүд нь бүгдээрээ номоос юм санаа авсан клипүүдээс яг энэ шиг ном уншаад төрсөн сэтгэлээрээ клип хийдэг. Тэгэхээр яг тэрнтэй ижилхэн зүйл болж байгаа юм шиг надад санагдсан. Яг яагаад ном унших ёстой юм бэ гэдгийг бол ярих юм бол дахиад өөр нэг бүтэн цагийн бичлэг болох учраас тэр сэдвийг одоо өөр нэг өдрүүлдэг те. Яг миний хэлгээд байгаа санаа бол Монголд ч гэсэн юм ном pop соёлын нэг хэсэг болоосоо өдөр тутмын ярианы нэг хэсэг болоосоо хөшөө олон уран бүтээлчид, инфлюенсерүүд, олонний танилуд номынхаа талаар ярилцаасаа гэж л яг хүсээд л байгаа юм л да. За ингээд бичлэгийг маань дуустал үзсэн. Та бүхэнд баярлалаа. Хэрвээ манай сувгийг дэмжих хүсвэл дэлгэцэн дээр дасны дугаараа байршуулсан байгаа. Ингээд удахгүй дараагийн бичлэгээрээ иргэн уулзъя.